Монгол Улсын засгийн газар эрүүл мэндийн яамнаас эрүүл мэнд үндэсний баялаг хүрээндор хүн амын нас эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зөнхлөн тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс өрсөлдөн сэргийлэх эрт илрүүлэх үзлэг шинжилгээ онцлогоог 5 дугаар сараас эхлэн зохион байгуулж байна. Өвдсөн нэг хүний эмчилгээнд 11 саяас 12 сая төгрөг зарцуулж байсан бол эрт илрүүлэх үзлэг шинжилгээ онцлогоонд иргэн бүрийг жилд нэг удаа бүрэн хамруулснаар нэг хүнд 150 мянган төгрөг зарцуулж эдийн засгийн хувьд хэмнэлт бий болж байгаа юм. Хаавал дүүргийн хувьд үзлэг шинжилгээний явц 20 гаруй хувьтай явагдаж байна. За манай хаавал дүүргийн хэмжээнд нийт хүн амын 209,532 хүн хамрагдах ёстой гэсэн өнөөдөр юм байдлаар 20% эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд хамрагдаад байж байна. 0-17 насны үзлэг бол өрхийн эмнэлгүүдээр эрүүл мэндийн төвдөр хийгдэж байгаа. 18-аас дээш насны үзлэг болохоор хаавал эрүүл мэндийн төв, хаавал нэгдсэн эмнэлэг гэд хоёр эмнэлэг дээр түшиглээд тэгээ энэ хоёр эмнэлэг мань хоёулаа 2 хувийн хвшлийн эмнэлгүүдтэй ингээ гэрээтэй нийт 6 эмнэлэг дээр эрт илрүүлэг үзлэг шинжилгээ явагдаж байгаа. Үндсэн цэцлэн жуулчлалын амбулаторын цэцлэн жуулчлалыг холилдохгүй. Одоо нэг өөрөөр хэлэх юм бол эрүүл үзлэг, өвчтөе хүний үзлэг хоёр бол холилдохгүй зөвхөн дэмжих төв дээр явж байгаа. Манай дэмжих төв дээр байгасан тоног төхөөрөмж нь бол дандаа эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалт гэсэн дандаа сүүлийн үед шинэ тоног төхөөрөмжийг ашиглаж одоо бүх үзлэг шинжилгээ энд ороо нэг дотроо яваал тэгэд дуусж байгаа. Насан туршидын эрт илрүүлэх нь зөнхлөн тохиолдох халдварт болон халдварт бус өвчин эмгэгийг эрт илрүүлж тэдгээрийн хүндрэл нас баралтыг бууруулах зорилготой юм. Тэгвэл 23-аас 30 хүртэлх насны залуучуудын шинжилгээнд хамрагдалтыг идэх сул байна. Хүн настай хүн чинь мэдүүлээд яг хөө тийм нарийн шинжилгээг нь өгч байгаагүй. Зүгээр л өвтгөлөөр нэрж үзүүлжсэн. Энэ яаснаас халдварт өвчнөөс өрсөлдөн сэргийлж байгаа. Энэ юунууд хүндрэл байх нас сэргийлэх юм бэ. Тэгээ ер нь эртхэн өдөлж юмар юм байна. Энэ тэгэхгүйл бид нарт өнгөрсөн хойно ингээд өдүүлээд хүндрүүлчихдэг юм байна. Тийм нь бол их ашаа дурталтай юм байна. Өмнө нь бол нэг хамрагдаж байгаагүй. Сая энэ удаагийн эрт илрүүлгээр бол хамрагдаж байна. Тэгээд аль сэтгэл ал яг хангалуун байгаа. Яг насны ангиллаараа болохоор зарим бас хотоодны дуран ч юм уу тийм юмд хамрагдаж чадаагүй бол тэд нар нэг 30-аас дээш наснда байсан бол ер нь зүгээр санагдлаа. Тийм залуучуудаа уриалахад ер нь бол эрүүл мэндийн даатгалаа аль төлөөд одоо жишээ намайг бас ирэхэд бас нэг охин урд байсан төлөөг байсан тэрнээсээ олоод бас ирж чадаагүй. Тэгээд эрүүл мэндийн даатгалын ер нь айлхаа сар бүрдэн төлөөд үзлэгтэй хамрагдвал ер нь өөрсдийнх нь ирээдүйч гэсэн өвчлөлөөс урдсан сэргийл хамгийн том хүний бол баялаг эрүүл мэнд шүү дээ. Эрүүл мэндэд хамгийн том хөрөнгө оруулалт гэж бодож байна. Эрт илрүүлэг үзлэг онцлогоо нь хавдрыг с ิจ гтэй болон эрт үед илрүүлж лавлгаа шатлалын эмнэлэгт илгээж оншийг тодруулна. Ингэснээр онш тогтоож хугацаа алдахгүй эмчилгээнд хамруулж байгаагаараа ач холбогдолтой байна. Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг чинээр нэмэгдсэн хүүхдийн тгээс 5-наас 6-аас 17 насны багц үзлэг шинжилгээд эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий өрх сум тосгоны эрүүл мэндийн төвд товлолын дагуу хэлгэнэ. Харин насан туршидтын хувьд өвчин эмгэгийг эрт илрүүлж тэдгээрийн хүндрэл нас баралтыг бууруулах зорилготой тул товлолын дагуу лавлгааны шатлалын гэрээт эрүүл мэндийн байгууллагт үзлэг шинжилгээг хийх юм.